Орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж ажлын байр бий болгож буй үйлдвэрлэгчдэд дэмжих зорилготой бүтээгч ар хангаж нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор залуу хос урагдлаа. Хийж бүтээхийн их үйлсэд чамдсан залуус өөрсдийн сонирхол хүсэл мөрөөдлөхийн төлөө хөдөлмөрсний үр шимийг хүртэж мөн хүртээж явна. Өрхийн тэргүүн Сурмаан хурлын Адиа сүрэн сэлбэртэй модон тавилга үйлдвэрлэдэг бол гэргийн наран чимиг нь гутлын үйлдвэрлэл явуулж байна. Адиа сүрэн жаргалан цумын уугуул бөгөөд мужааны ажлыг ааваасаа үлсэн гин. Түүний модон тавилга ар хангаа түншлэл 2021 үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдгээр шалгарсан нь эдний бүтээгдэхүүний чанар чансааг илэрхийлж буй юм. Харин наран чимэг Батцангэл сумын уугуул бөгөөд малчны амьдралаас үйлдвэрлэлд эрхлэгч болсон нь сонирхол татаж байлаа. 8 дугаар ангид байхдаа л юм давтаа зөв юм хаалга хийдэг. Тэгээ ааваас сурсан манай аав чинь үйлдвэрт Шаргаланд сумын үйлдвэрт бас араш хол ажилласан үйлдвэр нарийн мужааны ажилласан. Гэрийн мөлхөө өнтрөл хийжсэн тань зах руу хүмүүст нийлүүлж гаргаж өгсөн. Тавилганууд. Тэгч манайх чинь юунаас илэрэн биш юм байхгүй. Хотоос нүүрнүүдийг аваад илэн нүүр аваад тэгэл өгсөрч хийдэг гэсэн. Аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцоод манайхын жил шагналыг авсан байгаа. Тэр шагналыг авч бас урам зориг орж ажиллах ирж өрчихсэн юм. Өчигдөрч жогомжсэн нэмэгдсэн л. За одоо Батцангэл суманд ерөөхдөө одоо хүүхдүүд сургууль ороод Батцангэл суманд ингээд орж ирээд ерөөхдөө ажил олдохгүй. Тэгээд ерөөхдөө ажил хийх зайлшгүй шаардлагатай байсан. Тэгээ одоо хуучин гутал засаж одоо ерөөхдөө өөрийнхөө сонирхлын дагуу анх энэ үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо манад одоо олон жил ажилласан одоо ах үйлчилгээний бас мундаг мастер хүн байдаг. Тэгээд ерөөхдөө тэр хүнээс бас сурахын сурж тэгээд ерөөхдөө өөрөө айгүйх оролдож одоо эхлээд хамгийн анх эсгүүр загвар гаргахдаа ерөөхдөө одоо гутал ханзалж үзэж тэгж сурч ирсэн. Тэгээ хамгийн анх нэг бойтгон гутал гэдэг нэг хужаагийн гутал гарч ирсэн. Яг тэрийг анх дуурайлгаж хийгээл. Тэгээл ерөөхдөө гутал их сонирхолтой. Одоо тэр үед одоо эхлээл хамгийн анх ганцаараа эхлээл хідэн чадахгүй хүн ажил даваал дээр нь бүр ажил амар их овоорол мэрэгжлийн гуталчин одоо энэ хөгш ахыгаа дуудаж одоо сумын төвд ажиллажсэн. За манай энэ ах за сумын төвийн ажлыг нэг 7-оос 14 хоногт дуустдаг гэж тэгжсэн. Тэгээд яг ажиллаулаад ингээд манад очиад ажиллаад ингээд эхлэхэд ажил бүр хүчрэгдэхгүй айгүй ихээр орж ирж одоо үйлчлүүлэгчтэй болсон. Өдөрт одоо нэг 5-аас 10 гутлын удалгаа орж ирэх жишээний. Тэгээ анх удаа одоо хужаагийн тийм бойтгон гутал дуурайлгаж хийж исэн. Тэгээ ерөнхийдөө одоо гуталыг санаах тэндээс төрж исэн. Тэгээд гутал ханзалж үзээл ерөнхийдөө дуурайлгаж хийгээл тэгэл эхлээл бас алдаад оноотой байсан. Одоо бол ерөнхийдөө аваа сайхан сурсан. Ерөнхийдөө одоо хөдөөнийхэнд бат бөх улан ханзардгүй чанартай бүтээгдэхүүн хийхийн тулд шинэ гутал эсгүүр гаргаад өөрөөсөө хэмжээ аваад анхныхаа шинэ гутлыг хийж исэн. Тэгээд тэр маань аягүй гоё болоод хүмүүст аягүй тэр тэгээд өөрөө өмсөж идэлж хэрэглээд тэрнээс ерөөхдөө бас захиалга эхлээд орж ирсэн. Хэд хэдэн захиалга орж ирсэн. Тэрийг би чадахгүй гээгүү нэгийг хийгээд үтсэн юм чинь дахиад хийхэд бол чадна гэсэн бололтой эсгүүр загвараа өөрөө хийхийн тулд одоо ажилчин нэмж авч одоо хуучин гутал дээр хүн ажилуулад өөрөө эсгүүр загвар шинэ гутал оёх дээр ерөөхдөө ажиллаж эхэлсэн. Анх бол ер нь гутал хийхэд бол ер нь захиалгаагаас яг ийм гутал хийлгээгээд ороод ирэхэд бол яг тухайн үед бол за нэг 7 хоног 10 хоногийн дотор гаргана гээл тэгэл захиалга авдаг байсан. Тэгэл анх ингээд угаасаа хийж бараг чадахгүй шүү дээ. Тэгэл яг ингээд нэг 2 3 хоног өнгөрөөл ингээд төхөөл ирэхээр уг нь захиалга ингээд анх орж ирэхэд айгүй гоё. Тэгээд яг ингээд хийх гэхээр амар хэцүүлээдэг байсан. Одоо яаж хийнэ гэж бодохоор бүр бараг л айдаг шиг бол тулаад ирэхээр бараг нойр хүрдүүлээсэн. Одоо нөгөө хүн орж ирнэ гэж бодохоор л анхны гутал ерөөхдөө айгүй гоё болж исэн. Тэгээд ерөөхдөө тэрнээсээ урамшаал тэгэл одоо бүр төрөл бүрийн гутал хийдэг. Тэгэл өдөртөө угаасаа хэдэн янзаар л эсгүүр загвар гаргаж хийдэг байсан. Угаасаа эхний ээлжинд бол бас нэг ийм тонгоосон гутал хийжсэн, эдээсэн гутал хийжсэн л та. Батцангэл суманд малчин байсан наран чимэг анх хуучин гутал засварладаг байсан бол аймгийн төвд орж ирснээр гутлын салооноо үйлдвэр болгож өргөжүүлсэн төдийгүй сард 60-аас 70 гутал хийдэг байна. Манай үйлдвэрийн хүчин чадал бол ерөөхдөө одоо өдөрт 2-5 гутал хийх хүчин чадалтай байгаа одоо ингэж ажиллаж байна.
Тэгээ одоо энэ тэндээс одоо сүүлийн үед ерөөдөө бөөнөр одоо гутал авъя гэсэн ерөөдөө захиалгууд их орж ирж байгаа. Тэгэхээр одоо ерөөдөө бас одоо хүн хүчээ нэмж ажиллаж одоо энэ тентийн одоо сумдуудын одоо захиалгыг авч хийх зорилготой бас байгаа. Одоо бөөний гутал хийх зорилготой ажиллаж байгаа. Ер нь одоо их хэмжээгээр гутал үйлдвэрлэж одоо хөдөөний одоо малчидтай одоо явдал чирэгдэлгүй бэлэн гутлыг одоо борлуулах зорилготойгоор арангаад үйлдвэрлэлт ингээ 3 давхар лангуу авсан. Одоо эндээ эдлийн машин авчиж ирээд ингээд өдрийнхөө нормыг хийх зураа гутлаа борлуулж хэрэглэгчтэй ерөнхийдөө ойртож ажиллахыг зорьсон. Харин Адиас өрнгийн хувьд гаднаас авчирдаг чанар муутай тавилгын зах зээлийг халж эрүүл мэндэд ээлтэй, эдлэгээ сайтай модон тавилгаар аймгийнхаа иргэдийн хэрэгцээг хангах чин хүсэлтэй гэдгээ ярьж байлаа. Модон тавилга чирэн чанар сайтай их олон үеэр хадгалдаг болохоор чинь эдэлж хадгалж байгаа болохоор чинь тэгэл тэр чинь одоо хэрэгтэй л дээ үдсийн шахмалын автангуудыг бодвол модон автан гэдэг чинь модон материал гэдэг чинь эрүүл мэндч эко тийм бүтээгдэхүүн болохоор хүмүүс тон сонирхдаг болсон сүүлийн үед. Аймгийн захаас бол ерөнхийдөө нэг 50,000 төгрөгийн татвар байд шүү дээ. Чанарын хувьд бол одоо тэгээд энэ аймагт хийж байгаа юм чинь тэгээд айл болох чанар дээр нэг гарч илээж. Янз бүрийн гэмтэл гаргал энэ сүйд нь манайх ч үнгүй янзлаа гэж. Хөөл эргэж янз бүрийн яаж хүний юм яа гэж байгаа юм. Улаанбаатараас авч байгаа тавилганууд л яг тэгээд эргээл үгүй л. Тэгэл хаяад шүү дээ. Манайхаар засуулах зөндөл өртөл. Наран заяа үйлдвэр 10 гаруй төрлийн гутал үйлдвэрлэдэг бөгөөд түүхийн эд материалын хувьд эрүүл мэндэд ээлтэй эх орны үйлдвэрийг сонгодгоороо онцлогтой. Эднийх өөрсдийн гараар илтсэн хоньны нэхийгээр гутлаа доторлдог бол уланд нь Монгол хэсгийг оруулж өгдөг. Энэ мэдчлэн эко материалаар хийсэн гутал чийг татахгүй, эдлэгээ урттай байдаг нь хэрэглэгчдийнхээ талархлыг аль хэдийн хүлээжээ. За одоо ерөөхдөө 10 гаруй төрлийн гутал хийж байгаа. Одоо яг хэрэглэгчдийн одоо захиалгын дагуу одоо бүх төрлөөр нь бол хийдэг. Гэтэ яг одоо өөрсдийн ингээ хийж байгаа гутал нь бол 10 гаруй 17-8 төрлийн гутал хийж байгаа. Одоо жишээ нь ихэд бас ингээд орс арьстай юм хороомыг одоо ингээд яг дөөрэлгэж маш бат бөх одоо яг орс ширээр одоо орс арьсаар ингэж хийж байгаа. Чийг татахгүй манай гутлууд улан ханзрахгүй маш бат бөх гутал байгаа. Тэгээ одоо яалууг бас ингэж бас яг ингэж зориултынх нь улаарууллаад одоо ийм арьсаар доторлоод ингэж ийм чанартаагаар бас хийсэн. Тэгээ одоо энийг болохоор бас ингэж ширээр зарим хүмүүс бас ширэн ултаа гэдэг аахгүй юу. Тэгээ одоо ширээр ингэж уллаж бас өөр уллагаагаар ерөөхдөө энэ яалуу гутлыг бас ингэж хийж байгаа. Одоо манай хүмүүс одоо хийцний гутлыг ерөөхдөө хүмүүс авахаараа 3-4 жил өмслөө, 5 жил өмслөө гэж хүртэл ярьдаг. Ерөөхдөө айгаа улан ханзардаг зүгээр нэг гол одоо ингэ туулаад гарахад ерөөсөө танаа гутал ерөөс ус орохгүй нэвтрэхгүй айгүй бүр усны гутал шиг бүр тийм сайн байсан гэж ярьдаг. Ерөөхдөө манайхаас одоо хүн ингээ гутал авах юм бол ерөөхдөө дахиад заавалчгүй авдаг. За одоо хороомноос гадна одоо ийм үдээстэй ийм ботинг Европ гутлуудыг хийж байгаа. Одоо бүх төрлөөр гарна. Одоо Европ гутал тэгэл одоо ингээд энэ гэхэд одоо ингээд арьсан одоо төрүүгээр арьсан дотортой урдуураа ингээд хоньны нэхий дотортой. Тэгээ доороо гол нь бор хэсгээр хийдэг. Тэгээ уул нь ширэн болохоор чийг татахгүй маш бат бөх. Одоо эрэгтэй эмэгтэй бас нэг юм хороом, эмэгтэй хороомыг бас ингэж хийж байгаа. Ингээд загваргад одоо энэ гармошглаад өмсөх ерөөхдөө одоо модны. Тэгээд бас ийм цэглэгаантайгаар бас ингэж хийж байгаа. Цэглэгаантай. Тэгээд одоо эрэгтэй эмэгтэй поло гэдэг бас одоо ерөөхдөө гутлуудыг бас айгүй хосоор нь бас ингэж хийж байгаа. Одоо энэ ингээд эмэгтэй поло гутал өмссөн бахаар айгүй эвтэйхэн гоё харагдсан бас хийж байгаа. Одоо энэ эрэхтэй ингээд бас поло гутал одоо энэ дээр ингээ кофенад ийм цэвэр арьсан гадна дотноггүй арьсан тэгээд одоо хүрэн ширээ уултаа дотор уулна болохоор хөх ширэн юм бол юутай дотор уулна. Тийм болохоор одоо хадаасаа тавьж уул нь ханзрахгүй гэсэн үг. Хүн одоо би өөрийнхөө сэтгэлийг гаргаад миний ойж байгаа юм ханзарчих юм, миний ойж байгаа юм хүнд очиад урагдчих вэ гэж бодож хийдэг. Тэрүүгээр ялгаатай шүү дээ. Өөр үйлдвэрийн бүтээгдэхүүн чинь болоод одоо наад захын оюутлынхаа машины хамгийн хол дээр нь тавьж байгаа ганцхан шурх гэдэг яа чинь тэр бол амархан ганц дотоод ханзарчин тэр асуудалгүй тийм ээ.
Яг гараараа байдаг юм гэдэг чинь тэр тал дээр л байна л да. Хүн яг өөрийнхөө сэтгэл зүрхнээсээ миний ойсон юм хүнд холдогдчихгүй гэж нэг хүн би өөрөө тэгж бодож хийнэ гэдэг чинь өөрөө тийм тэгж л бодож бүх чанартай ихийг л хичээдэг байхгүй. Давуу тал гэх юм бол одоо ердөө манай хутлууд бол чийгдэхгүй нэгдүгээрт. Хоёрдугаар дуулмалаараа хандарч норж бороо шарганд норж барьсан үйлдэл өртөөсөө тэгж наазаа салж өртөн нэтэр их юм бол байхгүй. Орон нутагт үйлдвэрлэлд эрхлээд ажлын байр нэмэгдүүлээд явах боломж байна. Ингэхэд мэдээж орон нутгийн удирдлагууд төр засгийн дэмжлэг маш чухал байдаг. Төрөөс ажлын байр дэмжих төсөл хөтөлбөр зарлагдагч хийж бүтээж буй залууст хүрдэггүй. Өөрөөр хэлбэл эзний олдоггүй жишээ цөөнгүй. Доктортой ажлын байр гэдэг нь угаасаа одоо хамгийн чухал байгаа шүү дээ юм чинь. Энэ орон нутгатаа ингээд доктортой ажлын байртай болчихоор наадсах нөгөө энэ тэнд явж ажил хийгээд цалин хөлсөө авч чадахгүй буцдаг тий. Тэр асуудлаас эхлээл доктортой ажлын байр гэдэг нь угаасаа хэрэгтэй шүү дээ. Байнга ажлын байртай байна гэдэг бол өртөөсөө хүний ажлын бүтээлнчлэн хурдцтай. Одоо ингээд ажлын байр олдохгүй гадар дотор сайгаад олдохгүй шүү дээ. Тэгэхэд чинь байнга өөрөө ажлын байртай гэдэг чинь тодорхой цаг хугацаанд яриад тодорхой цаг хугацаанд хийх ёстой юм хийгээл тэгэл явчих зүгээр цаанаа сэтгэл өндөр. Гараа хумхаад халамж хүлээгээд суулгүй хийж бүтээж буй залуусаа дэмжээдэг бол олон хүнийг ажлын байртай болгож амьдралд нь дэм тус болох боломжийг залуус онцолж байна. Үйлдвэрлэлээ одоо ингээд өргөжүүлэе гэхэд одоо төр засгийн дэмжлэг бас аягүй чухал байгаа. Одоо ингээд шинээр гутал ингээд бий болгох дээр нь одоо аль ширээ өөрсдөө боловсруулдаг одоо намрал гэхэд ингээд одоо их хэмжээгээр хоньны арьсыг нөөцлөх боломжтой. Одоо үхрийн арьсаар эндээс бас одоо үхрийн арьс судалдаж авч үхрийн арьсаар доторуул хий гэсэн бас бодолтой байгаа. Одоо түүхийд бид нар дээр ирэхээр маш үнэтэй ирдэг. Малчтаас ингээд одоо ингээд яхад айгу хямдхан байдаг. Тэгээд одоо тэрийг өөрсдөө одоо ингээд боловсруулж хийхин тулд одоо үйл ажиллагаагаа бүр өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Одоо манайх одоо мод хийдэг дээр гутал ингээд малгай дээд ингээд бүх төрлийн хийж байгаа болохоор санхүүгийн дэмжлэг маш их чухал байна. Төхөөрөмжөл байгаад байдаг ч одоо энэ төхөөрөмжийн 20 эдэн сая 30 сая төгрөгөөр авсан. Нийлүүлээд энэ хоёр төхөөрөмж. Тэг одоо энэ хөнгөлтэй зээл янз бүр юм байдаг болохоор чинь банкны нэг гүйтэй зээл болж байгаа. Өндрүүлдэг. Тэрүүгээр л нэг авч нэг тэгэл ажиллаулаа. Энэ жилийн үед бол энэ корона гарсны онд бол ус. Нодмол гайг байсан юм аа. Энэ жил бүр хүнд болчихлоо. Төр засгийн дэмжлэг бол маш чухал байгаа. Одоо манай энэ ажлын байр гэхэд одоо ингээд нэг 8 улаан ингээд суухад бол угаасаа ингээд бүр нэг асаа тий суухын эцэг угаасаа юмаа олохгүй тэгэл ингээд бүр хөл толгоогоо алдчихдаг. Тийм болохоор одоо ингээд Монгол гутал хийдэг зөө ороодаг хүмүүсээ гэрээр нь одоо ингээд ажлын нөгөөд явуулцдаг. Тэгээ эндээ яг суудаг нь болохоор ингээд дөрүүлээ. Тэгээ одоо би ганц яг гутал гэхгүй ерөөхдөө өөрийнхөө бас чадварыг ашиглаад одоо малгай дээл одоо тэр болгоныг бас хийх зорилготой. Одоо манай ингээ байш одоо дээрээ одоо ингээ 4 5 өрөөтэй. Тэгээд одоо 2 нь ингээ ашиглалтанд орсон, 3 нь ингээ ашиглалтанд ороогүй өрөө байдаг. Хэрвээ одоо тийм одоо баг хувийн хүүтэй зээл авчих юм бол одоо энийг ашиглалтанд бүрөө оруулаад зөөлөө идлээ бас зарим нэг өрөөнд нь оруулаад ингээд байх бас боломжтой. Үйлдвэр үйлчилгээ янз бүрийн бий болгоо ер нь хүн амтан өргөжүүлээд их авъя гэдэг ажиллахдаа цагаан өнгөл бас хэцүүлэг байгаа. Тэгээд тэр өссөн зээлийн олж өгдөг. Зээл бол одоо зүгээр өндөр үүтэй зээлийг бол банкныхтай зүгээр өгчдөг. Тэгээд энэ 3% зээл мэлийг бол одоо яагаад өгдөг юм ч боломжгүй л гэдэг. Банкных нь дарга мөртөр манайд ирсэн л тэгээд ирээд уулзч байна. Ер нь яг юм то зээлэнд яг хөрхөнд ирдгүн байна гэдэг л явж илээ. Одоо бол нэг 100 сая төгрөг юу яасан байхгүй энэ 3% зээлнээс авъя гэдэг ингээд манайхаа сонгуулжлаад төгөлж гэдгсэн. Чи бол тэр өчигөрөмт юмнуудын бүрдүүлээд өгсөн. Тэгээд арай болоогүй байна. Тэр нь одоо яаж ингэж тэгсээр гад корона гарч явсараад тэгээд дууссан шүү дээ. Хаан банкнд өгсөн тэгээд дуусчлаа л гэдгсэн. Тэгээд сүүлд нь бас нэг зөвгөө ирсэл юм шиг л. Тэгээд ирээд бас нэг тэгэл хүн амтанд өгөөд дуусчдаг. Тэгээд дууссан.
Манайх одоо ингээ гутал үйлдвэрлэхийн хажуугаар бас одоо энэ зүү ороосон бүс одоо Европ хотлуудаа бүх төрлийн бүтээгдэхүүн бас ингэж хийж байгаа. Цүнхэн дээр хүртэл одоо ингээ цөөнх төрөвчин дээр хүртэл ингээ зүү оруулгаж бас ингээд сүүлийн хүмүүс их хийлэгдэг болсон. Өнгөний өргөн сонголттойгоор одоо ингээ бүсний бэлтгэцүүд одоо ингээ эрэгтэй эмэгтэй ингээ хос хосоор нь бас ингэж гаргаж байгаа. Сүүлийн энэ залуучууд бүсний бэлтгэц их явж байгаа. Залуусын үйлдвэрлэдэг модон эдлэл, гутал, зөөлөн эдлэл чанар сайтигийн дээр үйлчлүүлэгчдийн хүссэн загвараар хийж өгдөг болохоор захиалга ихтэй байдаг гин. Хос залуусын хүсч, зорж, хөдөлмөрлөж, үеийн залуусаа үлгэрлэж яваа ирээдүй гэрэлтэй байна. Тэд ирээдүйн зорилгынхаа талаар ийхүү хуучилсан юм. Цаашдаа бол одоо энэ дэр нь тэгэл одоо ажиллая л гэж боддог шүү дээ. Ер нь өргөжүүлээд гайгүй. Нэг хэдэн ажиллаулаад. Тэгээд ер нь жоохон ажилч тэгтэй ер нь бүтээлэх гардаг. Тэгж л бодоод байгаа. Энэ сэлэр машин тоног төхөөрөмж бас нэмж яваад гэж л зүгээр хэрэгтэй л. Улаанбаатараас ирж байгаа энэ модон талхамт ер нь аль болох орон нутгийн нийт бас эндэн шингэж байна. Одоо ирээдүйн зорилгын тухай бол одоо аймагт одоо ингээ ахуй үйлчилгээ одоо дээр үед ахуй үйлчилгээ гэж айгүй 100 гаруй ажилчинтай айгүй сайхан ахуй үйлчилгээ байсан юм бэлээ. Тэгээ аймагт ахуй үйлчилгээтэй болохыг одоо ингээ зорж ажиллаж байгаа. Ганцхан гутал гэлтгүү одоо дээл малгай бүс зөөлөн оёо дээл малгай гэдэг одоо яг л одоо тэр дээр үе ахуй үйлчилгээг бий болгох гэж нэг төвлөрсөн одоо тэнцэгтэй болохын тулд ажиллаж байгаа. Ирээдүйд одоо ер нь гоё болох сайхан болох байх л гэж боддог шүү дээ. Ер нь янз бүрийн дэмжлэг юм ороод ирлээ. Ирээдүйд бол нөө зовсны цэц жаргана гэж ерөөдөө сайхан болгоно одоо энэ хийж байгаа ажлаа ерөөдөө сайхан болгоно гэсэн зорилготой одоо төдийгөөс үгүй хэдэн жил ингэж хийсэн. Орон нутагт ажлын байр бий болгож чанартай бүтээгдэхүүн нийлүүлж яваа залууст тулгамддаг асуудлуудыг шийдвэр гаргагчид олж харна гэдэгт итгэл дүүрэн байна. Бүтээгч арангажуудаа дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах зорилготой нэвтрүүлгийн маань ээлж дугаар энэ төрөөр өндөрлөлөө. Нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж яваа олон бүтээлч эрхмүүдийг дараагийн дугааруудаараа уулзах болно. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.